За өнөөдрийн бичлэг дээр 13-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй бүр маш хэрэгтэй нэг номыг танилцуулъя. Энэ ном болохоор хүүхдэд санхүүгийн боловсрал олгох цуврал ном болох санхүү чирэн байгаа. За санхүү чирэн номыг бол эцэг эхчүүд маань бараг бүгдээрээ мэддэг. Хүүхдүүдтэй авч өгч уншуулад хөвшцэн байх. Гэхдээ магадгүй та хэрвээ санхүү чирмийг мэдэхгүй хүүхдтэй авч өгч амжаагүй байгаа бол өнөөдрийн танилцуулгыг та сайн сонсоод үзээрэй. Хүүхдтэй авч өгөх юм бол бүр үнэхээр маш том хөрөнгө оруулалт байх болно. Гэхдээ зүгээр ингээд санхүү чирэн бол бус номноос ялгаатай зүгээр хүүхдтэй авч өгөөд уншаараа гэд хайчдаг ном биш. Ном болгоных нь арт талд нь эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө. Одоо жишээ нь бизнес гэсэн ном байлаа гэхэд бизнес сэтгэлгээ гэж яг юу юм? Бизнес сэтгэлгээг хүүхдтэй яг яаж ойлгуулах юм бэ гэдэг заавар зөвлөгөөнүүд нь арт талд нь байдаг. За мөн дээрэс нь дүрд ороод хүүхдтэй бас яаж санхүүгийн боловсрал олгох юм бэ гэдэг талаар номынх нь арт талд нь дандаа эцэг эхчүүдэд зориулсан тийм зөвлөмжүүд байдаг. Маш бүтээлч ном байгаа. Тийм болохоор санхүү чирмийг бол та хүүхдтэйгээ хамт зэрэг уншаад артлынх нь дасгал ажлуудыг нь хамт ажиллаад за эцэг эхчүүдэд өгсөн зөвлөгөөнийхэн дагуу хүүхдтэйгээ яг тулж ажиллах юм бол хүүхдтэй санхүүгийн боловсрал олгох бүр ингээд бүрэн гарын авлахтай болж байна гэж баг хэлж болохоор санхүү чирм ном болохоор дотроо 3 багцтай, нэг багц дотроо 5 ном байдаг. Хамгийн ихний багц нь болохоор Happy Kid гэдэг энэ бол бараг 4 настай хүүхдүүдэд зориулсан байдаг багц баха. Энэ багцын дотор нь бол мөнгө гэж юу юм, халаасны мөнгө, анхны хуримтлал гэх мэтчлэнгээр яг хүүхдэд санхүүгийн хамгийн анхны боловсролыг олгох юм 5 багц ном байдаг. За энэний дараагийн шат нь болохоор дунд шатны Master Kid гэсэн багц байгаа. Энэ дотроо ч гэсэн 5 номтой. За энэ 5 ном нь болохоор арай агсан төвшний ажил болон цалин, татвар гэсэн зүйлсүүдийн талаар гардаг. Үүний дараа танилцуулах сүлд гарсан багц маань болохоор Investor Kid гэж хөрөнгө оруулагч ирээдүйн бизнес эрхлэгч нарт зориулсан ийм багц байгаа. Энэ багц нь болохоор дотроо бизнес ба боломж гэсэн номтой. Энэ номынх нь арт талд нь бол бизнес сэтгэлгээг хүүхдүүдэд яаж суулгах юм бэ гэсэн заавартай байгаа. За дараагийнх нь болохоор татвар ба хувь нэмэр гэсэн багц байна. За мөн үр зээл ба хариуцлага. Энэ үр зээл ба хариуцлагыг уншсан чинь бас бүр айгүй хөөрх юм байлээ. Сэтгэлийн үр гэж юу юм? Яг бүр бодит мөнгөний үр гэж юу юм бэ? Талаар хүртэл тайлбарлсан хүүхдүүдэд гоё тэрийг ойлгуулах боломжтой 6-аас 12 насны хүүхдүүдэд зориулсан ном юм байлээ. За мөн хөрөнгө оруулалт ба эрхчлөлөө гэсэн ном байна. Тэгээд төсөв ба төлөвлөгөө гэсэн ийм 5 номны багц байгаа. Ер нь бол багцаар нь аваад өгвөл илүү амар юм байлээ. Яагаад тэгэхээр яг номын зохиолч маань өөрөө номынхон төлөвлөгөө гаргахтаа бол яг ингэ дараалалаар нь хүүхдүүдэд уншуулвал зүгээр гэж ингэж төлөвлөгөөгөө гаргасан байгаа шүү дээ. Тийм учраас ингэ энэ тэндээс нь 1-2-ыг уншуулах ш яг багцаар нь дараалалаар нь уншуулах юм бол хүүхдэд яг ийм системтэй санхүүгийн мэдлэг орж ирэх юм болов уу гэж надад бол санагдсан байгаа. За энэ бас айгүй хөрхөө ингээд төсөв ба төлөвлөгөө гэдэг багц нь болохоор одоо энэ дээр жишээ нь би яг өөрөө уншиж үзэхэд бол тэгж байгаа хгүй нэг хүүхэд өөрийнхөө дүүдээ одоо нэг юм барбиных нь тийм байшин хийж өгөх гээд тэгээд гахаа хатгаламжийн гахааг хагалчихж байгаа хгүй. Тэгээд дэлгүүр оронгуудаа баах юм худалдаж авсан ч гэсэн нөгөө нэг хэрэгтэй хэрэггүй зөндөө юм авцсан гэсэн чинь хэрэгтэй юм болохоор айгүй бага авцсан. Тэрнээсээ болоод байшингаа барьж чадахгүй байгаа. Яг тэр үед нь аав нь ирээд ингээд хамтдаа байшингийн барилцаж өгснөхийн дараа хүүхдтэй зөвлөгөө өгч байгаа нь чи ингээд юм хийх гэж байгаа бол хийхийнхаа өмнө төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Тэгээд хэр төсөв орох юм бэ гэдэг төлөвлөгөөг нь гаргацсан байгаа. Тэр төлөвлөгөөнийхаа дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй штэ гэсэн ингээд зөвлөгөө өгч байгаа хгүй. Тэгээд хүүхэд тэрийг уншаад би ч гэсэн ямар нэгэн зүйл хийхийн өмнө хийх байгаа зүйлийнхаа төлөвлөгөө гаргах хэрэгтэй мэн, төсвийг эхлээд бодох хэрэгтэй мэн. Тэгэхгүй бол бүтлгүүтх юм биш үү гэсэн ингээд ойлголтыг авсныхаа дараа нь эцэг эхчүүд нь тэр хүүхдтэй тэгвэл төсөв төлөвлөгөөг яаж гаргах юм бэ гэдэг заавар зөвлөгөөг нь яаж өгөх юм бэ гэсэн гарын авлагыг нь арт талд нь бичээд өгсөн байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд маань тэр гарын авлагыг нь уншаад хүүхдтэйгээ хамт төсөө төлөвлөх төлөвлөгөөг нь хүүхдтэй чи яг юу авахыг хүсэж байна, хэн болохыг хүсэж байна, тэгвэл чиний авахыг хүсэж байгаа юм чи юм уу, хийхийг хүсэж байгаа зүйлийг чинь хийхийн тулд хоёлаа ингэж төлөвлөх хэрэгтэй юм байна гэсэн яг зааврынхаа дагуу хүүхдтэйгээ хамт ажиллах юм бол болох юм байлээ. Тэгээд энэ санхүү чирмийн бас халаасны мөнгө гэдэг номонд бас айгүй гоё ном байдаг. Тэр номон дээр бол ингээд хүүхдэд халаасны мөнгө өгөхдөө одоо тогтмол өдөр тий одоо сар болгоны 5-нд ч гэдэг юм уу тэгээд тэгэж өгөхдөө болохоор яг тогтмол мөнгөнд дүнгээр өгснөөрөө хүүхдийг ингээд өөрөө яг төсөв төлөвлөгөөгөө гаргах боломжийг олгож байгаа юм байлээ. Тэгэхгүйгээр ингээд хаяа нэг юм өгөөд ч юм уу нэг зүйл хүүхэд авахыг хүсэж байлаа гэхэд за нэг сарын дараа ээж нь аваад өгье ч юм уу эсвэл 7 хоногийн дараа аваад өгье гэлэхгүйгээр хүүхдэд тогтмол ингээд мөнгөний өгөөд ах юм бол чи өөрөө тэгвэл хоёлаа ингээд төлөвлөгөөгөө гаргая. Тэгэхээр сард ч юм уу 7 хоногт тэдэн төгрөгийг цаашаа хийснээрээ одоо нэг 2 сарын дараа ч юм уу чи тэр хүссэн зүйлээ өөрөө мөнгөө цуглуулад авах боломжтой байна. Гэтэ мөнгөө цуглуулахдаа яг нийгэмдэр амьдрал дээр гарах юм бол бүх мөнгөө цааш нэгээд авах боломжгүй шүү дээ. Тийм учраас яг өнөөдөр гарч байгаа асуудлуудаа хэдэн хувиар нь шийдээд тэг хэдэн хувийг нь цаашаа хийх гэх мэтлэн халаасны мөнгөө яаж удирдах боломжтой юм бэ гэдгийг ч гэсэн тэр номон дээр заасан байдаг. Тэгэхэд хүүхдүүд өөрсдөө халаасны мөнгөө хэрхэн удирдахаас гадна эцэг эхчүүд өөрөө халаасны мөнгөний хүүхдэд яаж өгөх юм бэ гэдгийг нь бас яг номынх нь арт талд нь заагаад өгсөн байдаг. Айгуу гоё ном байдаг.
Тэгээд бас нэрээ санхүү чирэмт маань тоглоё, тооцоолъё гэдэг ийм картын тоглоом байдаг. Энэ картын тоглоом нь дотроо болохоор 6 төрлийн тоглоомын заавартай 11 төрлийн нийт 71 ширхэг тийм мөнгөн дэвсгэрт мөнгөн тэмдэгтэй байдаг. Тэгэхээр хүүхдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлнэ, бас хүүхэд яг санхүүгийн харилцаанд яаж орох юм бэ гэдгийг зааж өгөх боломжтой тийм тоглоё, тооцоолъё гэдэг картын тоглоом байдаг. Одоо ялангуяа нэг шинэ жил болохоор ч эцэг эхчүүд маань угаасаа хүүхдэд зориулаад янз бүрийн бэлэг авч байгаа шүү дээ. Тэгэхдээ бол янз бүрийн тийм одоо сахар махар одоо тийм жоохон эрүүл мэндэд нь хортой зүйл авч өгчсөний оронд хүүхдэд яг санхүүгийн боловсролд нь хөрөнгө оруулаад энэ тоглоё, тооцоолыг бэлгэлэх юм бол бүр хүүхдэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт байх болно гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр танилцуулсан энэ 5 ном маань болохоор санхүү чирмийн хамгийн сүүлд гарсан Investor Kid гэдэг хөрөнгө оруулагч хүүхдийн багц байгаа. Тэгээд энэ санхүү чирмийн ном бол 4 наснаас эхэлдэг баха. 4 наснаас 12 насны хүүхдүүдэд зориулсан ийм ном гардаг байгаа. За тэгээд хүүхдийн санхүүгийн боловсролд хэрэгтэй ийм гоё номыг гаргаж өгдөг санхүү чирм номынхандаа баярлалаа.